За сайн байцгаана уу? Энэ химийн 1-р хичээл байна. Химийн 1-р хичээлээрээ бүгдээрээ хим гэж юу вэ гэдгийг тодорхойлъё. За юуны түрүүнд эхлээд хүмүүсээс химийг юу вэ гэж асуух юм бол толгойд нь янз бүрийн бодлууд орж ирнэ. Жишээ нь химийн лабораторид эрдэмтэд ингээд бодис найруулад хойлоод өөр нэг шинэ бодис бий болгож байгаа төр зураг харагдаж магадгүй эсвэл үлгэр системийг төсөөлж иж магадгүй атом молекулын бүтэц зэргийг ингээд толгойд орж иж магадгүй. Гэхдээ хим гэдгийг яг юу юм бэ гэж тодорхойлоо гэх юм бол хим гэдэг нь өөрөө ертөнцийн бүх бодисыг судалдаг, бодисыг нь бүрэлдүүлж буй нэгж бүрэлдэхүүнүүдийн тухай судалдаг. Тэгээ бодис хоорондын урвалын талаар судлаад загварт оруулаад тооцоолох боломжтой болгодог шинжлэх ухааныг химийн шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Тэгээ химийн энэ мэдлэгийг ашиглаад хүн төрөлхтөн бол олон зуун жил өөрсдөндөө ингээд ашигтай бүтээгдэхүүнүүдийг хийгээд ингээд одоо орчин үеийн цаг үед ирчээд байна. Тэгээд бидний амьдралын юм бол салшгүй хэсэг болсон зүйл бол химийн шинжлэх ухаан байгаа. Химийн шинжлэх ухаан дээр маш олон үйлдвэрүүд үндэслэн бий болсон байгаа. За шинжлэх ухаанууд ер нь химч гэлтгүй бие биен дээрээ суурилж ингээд босдог. За хим болохоор математик дээр суурилсан гэж олон хүмүүс хэлдэг. За яагаад математик дээр суурилсан бэ гэхээр хим одоо байгалийн бодисыг хараад ч юм уу ингээд өөрчлөгдөж байгааг нь хараад эсвэл байгалийн үзэгдлийг хараад тайлбарлах хэрэгтэй болно. Тайлбарлахын тулд бид нэр загварт оруулаад тооцоолох боломжтой болох хэрэгтэй болно. Үүн дээр математик гарч ирээд биднэрт тусалдаг байгаа энэ загварт оруулахын тулд. За физик дээр бас тулгуурлаж бий болдог. Яагаад вэ гэх юм бол физикийн нэг төрөл салбар шинжлэх ухаан болох квантум физик. Энэ шинжлэх ухаан болохоор атом молекулын бүр жижигхэн атомыг бий болгодог протон, нейтрон, электроны бүр жижигхэн нэгж бүрэлдэхүүнүүдийг судалдаг, тэдгээрийн зан төлөв шин чанарыг судалдаг шинжлэх ухаан байгаа. Тийм учраас энэ одоо шин чанарыг мэдчихэж бид нэр химийн загварт оруулаад ашиглах боломжтой болно гэсэн үг. Тийм болохоор физик дээр тулгуурладаг байгаа. За хим өөрөө болохоор биологийн үндэс суурь болж өгдөг. Яагаад вэ гэх юм бол биологийг аваад үзэх юм бол амьд биеийн одоо бодисын солилцоог л ер нь судалдаг шинжлэх ухаан шүү дээ. Тэгээд энэ бодисын солилцоог явуулахад химийн урвалууд дээр үндэслэж энэ бодисын солилцоо явагддаг учраас биологи нь хим дээр суурилдаг болж таарж байгаа. За өнөөдөр бид химийг ингээд судалж байгаа нь маш их азтай хэрэг. Яагаад вэ гэх юм бол 100 мянган жилийн өмнө байлаа гэхэд бид нэр усыг элемент гэж боддог байх байсан, галыг элемент гэж боддог байх байсан. Тэгээд альва байгалийн үзэгдлүүдээс айгаад ямар нэгэн мухар сүсгтэй байх байсан. Харин одоо бол бид нэр усыг бол элемент гэж үзэхгүйгээр хоёр элементээс бүрдсэн ус төрөгч, хүчил төрөгч гэдэг хоёр элементээс бүрдсэн амьдрал бий болоход маш чухал үүрэгтэй байсан. Тэгээд усан дотор маш олон зүйлс уусдаг хамгийн одоо ертөнцийн хамгийн сайн уусгагч бодис гэдгийг мэддэг болсон. Энэ мэд одоо мэдээллүүдийг бид нар ингээд химийг олон жил судалсны үр дүн ингээд авчирсан байгаа, мэдлгүй зөндөө байгаа. Асуултуудын маань хариулт бол тодорхой хэмжээгээр байгаа. Маш сайн хариулагдсан байгаа. Гэхдээ бүрэн хариулагдаагүй байгаа гэж үздэг. Яагаад гэх юм бол химд дахиж судлах, дахиж нээх олон зүйл байгаа гэж үздэг. Тийм учраас химийг судлахад бас нэг хөшүүрэг болж өгч байгаа гэж би боддог.